Сайн мэцгаано Дебра байна. Миний шинэ бичлэгт тавтай морил. Энэ удаагийнхаа бичлэгээр болохоор өнгөрсөн 7 хоногт Европ дахь монголчуудын Facebook групп дээр болсон үйл явдлын талаар ярих гэж бодож байна. Өнгөрсөн 7 хоногт Европ дахь монголчуудын Facebook групп дээр юу болсон бэ гэхлээр дуучин Саран Туяа Австрийн Вен хотод ирж тоглолт хийх байсан боловч тоглолтоо хийлгүйгээр заалныхаа мөнгөө төлөвлөгөөгөөр зугатсан гэсэн мэдээлэл сошиалаар тарсан. Энэ үйл явдлын дараа сошиалаар бол хэсэг шүүгсэн хүмүүс бол дуучин Сараа заалны төлбөрийг төлөх ёстой, торрент гэдэг эмэгтэйг гомдолгүй болгож өгөх ёстой. Дуучин Сараа ямар амир их зантай юм бэ? Ердөө 20 үзэгч гэж голоод тоглолтоо хийлгүй явчлаа гэд. Харин энэ үйл явдал эцэслэн шийдэгдсэн байна. Нэгэн постыг та бүхэндээ уншиж сонирхуулъя гэж бодож байна. Дуучин Саран Туяад гонсоосон сэтгэлээ илэрхийлсэн дууг маань өөрт нь хүртэл шеэрлэж өгнө. За би энэ эмэгтэй энэ посттойгоо хамт бас нэг өөрийнх нь дуулсан дуугаа оруулсан байсан. Түүнийг энэ постыг нь уншиж дуусчаад оруулнаа. Сайн байна уу? Сараагчийн Вена хотын тоглолтыг үзэх гэж догдолж очисон 20 хүнийх нь 2 байна. 5 сарын 9 бол бидний хувьд тэмдэглэлт өдөр байлаа. Яг энэ өдөр хүндэлж шүтэж дууг нь сонсож явдаг дуучны маань тоглолт ирж таарах нь гээд их л баярлаж, их л догдолж, их л бэлдэж, ёстой л нүүр гараа угаагаад нөгөө хувцас өмсөд гараад явсан да. Бидний хувьд мэдээж билетээ урьдчилсан захиалгаар худалдан авсан байсан. Бидний танил найз нөхдүүдийн хувьд тоглолт үзэх сонирхолгүй гэцгээж байлаа. Яагаад вэ гэвэл 2016 онд тоглохдоо CD авсан үзэгчиддээ гарын үсгээ зурж өгнө, хамт зураг авахуулна гэж хэлсэн боловч тухайн үед тоглолт завсарлаж байна гэж зарлснаа дараагийн тоглолтондоо яарч байна гэд бас л зүхтаасан явдал болж байлаа. Надад одоо ч тэр үед үнэнч фэний ёсоор худалдаж авсан мэдээж гарын үсэггүй CD-н байгаа. Тэр үед бас ч гэж 5-6 дуу дуулчихад дараа нь зүхтаасан юм байна. Миний ойлгосноор аялан тоглолтын зохион байгуулалт буюу менежментийг гэрлээ гэдэг эмэгтэй хийсэн. Вена хотод заал олж өгөх үүргийг торрент буюу учрал гэдэг залуу бүсгүй түүний нагаз зэгч Өлзий Жаргалнаар хариуцаж заалны төлбөрийг урьдчилж өөртөөсөө гаргаж төлсөн байсан. Өлзий Жаргал гэх эмэгтэй нь эрүүл мэндийн шалтгаан буюу нуруу нуусны өвчнөөс болж тэрэгэнцэр дээр суудаг хүн байдаг. Энэ хоёр эмэгтэй маань дүүн тэрэгэнцэртэй ихчигээ түрээд арын өрөөрөө ороод та явах гэж байгаа бол ядахта энд цугласан хүмүүстэй учир байдлаа хилээд яваач гэж гуйгаад дийлээгүй. Учир нь ядахта 5 дуу дуулаад өгчгөөч гэж гуйгаад бүр буруутаад уйлж унжитлаа загнуулаад арын өрөөнөөс гарч ирсэн дээ. Тэгэл 100-ны манлай гавьяд дуучин маань яваад өгсөн дөө. Би өөрөө сэргэлэн байсан бол заалныхаа гадаа нь гараад зогссон бол явж байгаа гигэн дүрийг нь харах байж гэж одоо ч харамсаар л. Явсныхан дараа бид хорон итгээд их хэл сонин хаягдсан мэдрэмж аваад жоохон гайхаж нэг ширээн дээрээ бөөгнөрт суулаа. Сараагч өөрөө микрофонтой байдаг болохоор заалнаас микрофон аваагүй байсан юм байлээ. Заалны зохион байгуулагч залуу биднийг өрөвдсөн бололтой микрофон авчирж өгөөд биднийг караоке дуулахыг санал болголоо. Security-гийн 2 залуу бидэнд 2 удаа чипс авчирч өглөө. Их л өрөвдсөн бололтой. Нөгөө нус нулимсандаа хутгалдчихсан учрал гэдэг бүсгүй дуучны оронд биднээс удаа дараалан уучлалтгуйлаа. Тэгээд хэсэг хугацааны дараа шокноос арай гарсан бид хорон итгээд микрофоноо барьж караоке дууллаа. Өөртөө сайн дурын DJ хийж жоохон бүжиглэлээ. Гэхдээ Сараагчийн дуунаас тавиагүй. Бид хоёрын хувьд тэмдэглэлт өдрөө ингэж л өнгөрөөсөн юм да. Олон нийтийн сүлжээгээр торрент буюу учрал нь хандлт ихтийн хүчээр нилээн дүүлэн шүүгэн болсны дараа дуучин Саран Туяа нь өөрийн данснаас заалны төлбөрийг 5 сарын 12-нд нөхөн төлсөн гинэ. Торрент нь бидний урьдчилсан захиалгын төлбөрийг буцаан шилжүүлсэн болноо. Мөнгө төгрөгийн тооцоо ингээд дууссан ч бидний гонсоосон сэтгэлийг 100-ны манлай гавьяд дуучин маань тоосончгүй айлын тоглолтоо үргэлжлүүлсээр болсон явдлыг өөрийн харах өнцгөөс тоочж дуучин Саран Туяагийн фэн хуудсанд бичсэн сэтгэлдлийг маань устгаад зогсохгүй фэн байх эрхийг маань хасаж хуудаснаас блоклсон болноо. Таныг давтагдашгүй хоолойтой дуучин гэж өдийг хүртэл шүтэж ирсэн шүү. Гэвч ёс зүйн талаас таныг хүндэтгэх сэтгэл миний хувьд үгүй боллоо. Энэ хүртэл уншсан танд баярлалаа.
Цэ уянга гэсэн байна. Бидний дурсаа болов. 5 сарын 9-ний мартчихсан болов. Тэндэн орхисон хорот фэнүүдэн тэмүүсээр очсныг мэддэг болов. Бидний тасалбарч бүрдүүрч бидний гомдолж бүрж өнгөрч зоны манлай гавьяд мэдлээ залныхаа түрээсийг зүгээр л өрчихгүй дээ зүнэрэндөө тантайгаан учирсан зүсийг чинь хараа азгүй хэл байж дээ зүгээр л таны үзхийг хүсэн зохиоргүй фэнүүдэн уучлаарай. Улирал бүхэн өөрийн өнгөтэй учрал бүхэн өөрийн дурсамжтай ордан ихтэй та басал зүгтасаа үндэс хойш би чин болидоо мэдээж та надад дутагч миний хувьд одоо хангалттай тоон голоцсон экспонент фэнэс чин тандаа зориулж эндог зохиолоо зүнэрэндөө тантайгаан учирсан зүсийг нь харах азгүй хэл байж дээ айлан тоглолтонд чинь амжилт хүсье ангэрмайч бас мэд хүргээрээ баярлалаа. Европ дахь монголчуудын группт постлсан тэр эмэгтэй дуучин саран туяа ягчид хүртэл шеэрлээд өгнө гэсэн байсан тийм ээ би шеэрлж өглөө. Би YouTube дээр бичлэгээ байршуулж байгаа учраас хэрвээ дуучин саран туяа ягч үзэж байгаа бол фэнийхэн гонцон сэтгэлийг хүлээж авна уу? Сая энэ хүний постн дээр бичсэн комментуудыг уншиж өгье гэж бодож байна. Тэнэгтэж дуусахгүй юм аа. Иш та нар Монголд ирэхгүй үрд наана үлдэх болохоор л иймхэн юмд гомддог байх та. Иймхэн юмд гин шиг бүр уушлах гоохгүй. Энэ айгуул дуучин саранд өөрөө юм болоо. Тэгснэ аана нэмэс гинэ. Кэкэ хөөхөн л хошигнсон байна штэ. Харин жилдвэр харааж муухагаар хэлээгүй гомдсон сэтгэлээ л хошигнож хэлж байна. Баярлах хэрэгтэйш сараад уучна. Тийм штэ баярлах хэрэгтэй. Нэг хүн байсан ч тэр хүнээ хүнлээ дуулах ёстой штт. Өмөрөд байгаа гарууд сараа шигээ сэтгэгүйтэй гарууд л байх та. Тийм штэ ер нь нэг хүн байсан ч тоглолтоо хийх ёстой байсан байхгүй юу? Тэгснэ сэтгц асуудалтай гэсэн байна. Тэгснэ анонимous. Заас тэр сарааг үзэж яадгийн ажиллаа л хийсэн дээр штэ. Тэмдээ ийм ёс зүйн дуучныг үзэж яадгийн тэр ёс зүйн дуучны тоглолтыг үзэх гэж сэтгэл санаа цаг зав мөнгө төгрөгөөрөө хохирсноос ажиллая гэж явж намаагүй дээр байх л гэж би бодож байна. Тэгээд одоо өргөжлүүлээд өөр Европын хотуудад бас тоглолтоо хийж байгаа юм шиг байна. Өөр газар очиод бас дахиад мөрчих үедээ л гэж бас өмнөөс нь гомдох юм. Биш өмнөөс нь санаа зовох юм. Өөр газар очиод дахиад мөрчих үедээ. Үгүй бол энэ том сургамж болсон юм болоо ингэж мөрж барьж болохгүй юм байна гэдэг. Ер нь угнаасаа дуучин саран туяа ийм хандлага, ийм ёс зүйгүй хүн байсан юм уу?
Өмнө нь яг сошиал байхгүй байсан учраас хэсэг хүмүүс гомдол ингээд өнгөрдөг. Одоо яг сошиал ингээд хүн хүснээ хэлж ярьж постлж болдог болсон болохоор ингээд одоо ил гарч ирж байгаа юм. Бид нар мэдгүй л те. Миний хувьд ингэж бодож байна л доо. Хэрвээ тэр үед заяа дуучин Саран Туяа игч ердөө 20 хүн цугласан байсан. Тэгээд заалны тэр техник технологи чанарын шаардлага хангахгүй байсан гэж байна. Хэрэг заяа үнэхээр тийм байсан бол дуучин Саран Туяагч тухайн 20 хүндээ за яг миний төсөөснөөс шал өөр зүйл болж байна. Би ингээд та бүхэнд хөгжимтэйгээр тоглолтоо хий гэж бодсон боловч хөгжим маань ингээд чанарын шаардлага хангахгүй байна. Гэхдээ та бүхэндээ зориулаад нэг юм уу 2 бүр 3 дуу 5 байгийн ядаж нэг ганц 2 3 дуу те үнэхээр гоё дуучин те ингээ амьдараа дуулахад асуудалгүй болж штэ. Тэгээд ингээ ганц 2 3 хон дуу амьдараа дуулаад өгчихсэн бол те тэр 20 хүндээ дуучин Саран Туяа түүх бичих байсан. Энэ бол гайхалтай түүхэн үйл явдал болох байсан. Дуучин Саран Туяагч өдийг хүртэл хөдөлмөрлсөн дуучин зоны маллагч нэрлэлт хээж аргагүй юм байна гэдэг ч юм уу. Яг ингээл нэр хүнд нь бол бүрэл дээшээ өсөх байсан байх. Хэрвээ тухайн үед хөгжим чанарын шаардлага хангахгүй байсан бол ядаж нэг 3 дуу амьдараа дуулаад өгсөн бол штэ. Харин ингэлгүйгээр яг энэ одоо миний энэ ярьж байгаа 3 дуу ядах нь амьдар дуулаад өгсөн бол гэдэг нь болохоор энэ төлөвшсөн урлагийн хүн байсан бол гэсэн үг штэ. Тэгэхээр өдий олон жил дуулж уран бүтээл төөрөвчхад энэ зэргийн ёс зүй байхгүй нэгдэг чинь бас гоо нэгтэй яа. Өөрийнхөө үзэгч фэнүүддээ тайлбар тавиад ядаж нэг бүр 3 байгээ бүр нэг ганц бүр час хийсэн гоё дуу амьдараа дуулж өгөөд явсан бол болох байсан. Тэгээд тухайн ирсэн бүх 20 хүмүүстэй цуг зураг авахуулаа бүр нэг бүрчлэн селфи хийгээд тэгээд явсан бол за тэгэл энэ бол бүр сошиал бүүн болоо л ёо дуучин Саран Туяагч амар гоё сүйти те амар гоё ингээ фэнүүдтэйгээ ингэж гоё ойр байж чаддаг. Фэнүүдтэйгээ ингэж гоё сэтгэлээсээ ханддаг гэл нэр хүнд нь бол бүр амар өсөх байсан. Хэрвээ тийм үйл явдал болсон бол гэвч тэгээгүй зөвхөн нүдэнд мөнгө харагдчихсан. Тэгээд ердөө 20 хүн гэж голсон. Өөрийгөө амар том дуучин гэж эндүрч бодсон. Гэхдээ дуучин Саран Туяа та үүнийг үзэж байвал үзэгч фэнүүдгүйгээрээ та хинж биш шүү. Үзэгч фэнүүдгүйгээрээ та хинж биш шүү. Үзэгч фэнүүдгүйгээр та хинж биш гэдгээ л мэдэх хэрэгтэй. Таны дууг хинж сонсохгүй бол танд тэг ямар ч зах зээл байхгүй болно штэ. Тэгэхээр за мөнгөний шилжүүлээ төлцөн гин яг хуу тухайн хүмүүс мөнгө төгрөгөө буцаагаад олоод авцсан яг хуу сайхан л хэрэг. Гэхдээ яг тэр постны төгсгөлд хэлсэн ёс зүйн хувь таны хүндлэх байхгүй болчлоо. Үнэн штэ. Гадаадад амьдарч байгаа монголчууд угаасаа Монголоос ирж байгаа дуучныхаа тоглолтыг үзэхийн тулд яг тэр тоглолт болж байгаа хотод нэрэхийн тулд өөр хотоос ирэх шаардлага гардаг. Тэр хот руу явахын тулд зөвхөн тэр тоглолтын билет мөнгө зарахгүй. Тэр өдөр тэр тоглолт руу явж очих унааны зардал, бензиний мөнгө. Тэнд очиж байрлах буудлын мөнгө. Зөвхөн тэр тоглолтод зориулсан мөнгийг зардаггүй маа өөр олон төлбөрүүд гаргана. Тухайн тоглолтоор очиод мэдээж уух юм худалдаж авна. Маш их зардал гарна. Тэгээд цаг зав зориулж зарцуулна. Тэгэхээр та бол ердөө энэ Монголын 3 сая хүн амтай улсын од, дэлхийн од биш. Гэхдээ ер нь дэлхийн од одоо жишээ яг одоо миний толгоонд Led Zeppelin гэдэг хамтлаг бууж байна л да. Led Zeppelin гэдэг хамтлаг бол маш цөөхөн хүнтэй тоглолт хийжсэн. Тэгээ бүр байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу бороонд цөөхөн хүнтэй тоглолтоо гололгүй хийгээд тэгж тоглолтоо хийснийхаа хүчинд нэр хүнд өссөн тийм хамтлаг байдаг Led Zeppelin гэдэг. За би одоо дэлхийн одыг одоо дуучин Саран Туяатай харьцуулах нь цаашаа жоохон жижигрээ Монгол дотроо ярив тий. За Монгол дотроо гэвэл би Японд байхдаа 2023 онд iStop хамтлагийн тоглолтыг үзчихсэн. Тухайн үед за ер нь бол заал бас маш жижигхэн байсан. Нэг монголоор бол нэг сансар юм уу, хороолын нэг жижиг баар шиг нэг газар. Угаасаа Японд бол хамаг юм жижиг байдгийг ч хэлэхгүй. Айгүй жижигхэн зааланд тэгээд хүмүүс нь ч гэсэн цагтаа цуглаагүй. Бас арайч 20 хүн байгаагүй нэг 50 60 хүн байлуу да. Тэгээд iStop хамтлагийн ах нар ирчихсэн байсан. Гэхдээ ингээд хүмүүс нь цуглараагүй байсан. Бид нэр ингээ бүрэн дүрэн цуглаж чадаагүй. Яагаад тэгэхээр зөвхөн бас Нагояд амьдардаг хүмүүс үзнэ гэж байхгүй. Нагоя хотын ойролцоо байдаг хүмүүс цугларна штэ. Тэгээ Японд бүр хамгийн хэцүү нь ажлаас чөлөө авна гэдэг бол амар хэцүү байдаг. Ажлаас бараг л чөлөө олгодгүй. Тэгээд тэр тухайн өдөр тоглолт орой 19 цагаас гэж зарласан боловч бараг 2 3 цаг хоцорч эхэлв яла 9 10 гэж эхэлсэн санагдаж байна. Тэгэхэд бол арын өрөөнд бол iStop хамтлагийн ах нар бол хүлээж сууж байгаа л тэгэл тоглолтоо хийжэл явсан. Тоглолт дуусаад
бид нартай бүгдээрэнтэй амар энгийн гоё харилцаатай байгаад селфи хийгээд бүгдээрэнтэй зураг авахуулаад тийм ямар ч их зам байхгүй үзэгчтэй аягүй хүндэлдэг, үзэгч фэнүүдэд хүндэлдэг. Тэгэл би бүр тухайн үед стop хамтлагтай хамтлагийн гишүүдтэй уулзсанд бол би бол амар баяртай байсан, зураг авахсанд амар баяртай байсан. Одоо ингээд нийгэмд стop хамтлагийг болохоор ингээд годамжны рэпер одоо хипхоп дуулдаг, ёс зүйн янз бүрийн хэрэгэлдэг гэдэг одоо тийм жоохон муу үлгэр дуурайл үзүүлдэг гэдэг ч юм уу. Тэнгүүд л дуучин Саран Туяаг болохоор бүр ингээд амар pop diva зуны манлай гэдгсэн чинь энэ стop хамтлаг болохоор тоглолтоо ингээд хийгээд ямар ч асуудалгүй ингээд тэр заал малыг голохгүй тий үзэгч цуглаагүй байсан ч гэсэн хүлээж аваад тоглолтоо чи явцсан байт. Тэгсэн чинь энд нөгөө нэг амар том дуучин маань 20 хүн ингээд голоо яваад гисэн. Заалны техникийн технологи шаардлага хангахгүй гэдэг. Энэ дэр л ёс зүйн ялгаа харагдаж байгаа байхгүй юу? Үзэгчээ хүндлэх ёстой. Угаасаа үзэгч фэнгүүгээр уран бүтээлчд хинж биш шүү дээ. Эцэст нь миний хэлэх зүйл болохоор өнөөдөр та ямар ч амжилт гаргасан байж болно. Гэхдээ хэн байснаа мартаж болохгүй. Хэний хүчээр хаана хүрснээ бас мартаж болохгүй. Нэр алдартай хүмүүс үзэгч фэнүүдгүйгээр хинж биш шүү дээ. Нэгийг нэг гэлтгүй, хоёрыг хоёр гэлтгүй. Хүнлээд тоглолтоо хийх ёстой байсан болов уу гэж би бодож байна. Манай Монголын хамтлаг дуучид бас анхааралтай авах bizээ үзэгч фэнүүдээ ийм муухай зан гаргаж болохгүй шүү. Та нар бол үзэгч фэнүүдгүйгээр бол хинж биш. Үзэгч фэнүүдэд хүндлэх хэрэгтэй. Цаашдаа бусад хамтлаг дуучид маань битгий ийм байгаасаа гэж хүсэж байна. Гой төлөвшсөн, mature team зангаар үзэгч фэнүүдтэй гой хүндэтгэлтэй харьцаасаа гэж хүсэж байна. Дуучин Саран Туяагийн хувьд л өдий хүртэл босгосон карьераа бол ингэж бараг л нураах төглөө штэ үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг. Би бол дуучин Саран Туяагчийг болохоор гоё хоолойтой гоё дуучин, дууг нь мэдээ сонсох дуртай. Гэтэ зүгээр энэ үйл явдал муухай санагдлаа. Тэгээд мөнгө шилжүүлээ тэр асуудал бол үнэхээр шийдэгдэхгүй. Гэхдээ ядаж уушлахгүй хэрэгтэй юм болов уу? Яг гоо тэр хүний тактик бол одоо ихсэг ингэ чимээгүй байж байгаа л тэгж байгаа хүмүүс мартагдана л гэж бодож л байгаа л ах л та. Гэтэ мартагдсан дөө нэрээ сошиалдын үйл явдал мартагддгийн. Тэгэл мартагдсны дараа дахиад шинэ уран бүтээл тоглолт гээл тэгэл монголчууд тоохгүй тэгэл үзэл явна л да. Угаасаа тэр хүн энэ Европт 20 хүнд нэг муухай зан гаргалаа гэдэг тэр хүний нэр хүнд карьер унчихгүй. Угаасаа үргэлжлэл явах болоо. Өнөөдрийн миний бэлтгэсэн бичлэг энэ түрээд өндөрлж байна. Бичлэгийг маань энэ хүртэл үзсэнд баярлалаа. Бичлэг маань таалагдвал лайк дараарай. Тэгээд хамгийн чухал нь subscribe дарж намайг дэмжээрэй. Тэгээд энд миний Instagram хаяг байна. Тэгээд миний Instagram-ыг бас дагаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа баяр таа.